2022-оос 23 оны хичээлийн жилд Дархуул аймгийн хэмжээнд нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 1200 багш, сургуулийн өмнөх 39 байгууллагт 300 гаруй багш, ихтэй сургуулийн 9 сургуульд 400 гаруй багш ажиллаж 40 мянга гаруй хүүхдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг эзэмшүүлнэ. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан өнөөдөр багш нарын зөвлөгөөнийг залуучууд театрын их танхимд зохион явууллаа. Зөвлөгөөнд 500 гаруй багш удирдах ажилтан оролцсон бөгөөд улсын их хурлын гишүүн Сангийн сайд Жавхлан, улсын их хурлын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Батөмөр, улсын их хурлын гишүүн боловсрол соёл шинжилгээ ухаан спортын байнгын хорооны дарга Дамдын Нямнар мэдлэгээ дэвшүүлсэн юм. Мөн тус зөвлөгөөнд аймгийн засаг дарга аз жаргал оролцож хичээлийн шинэ жилд төрөөс ямар бодлого баримтлах, хэрхэн багш сурагчдыг ая тухтай орчинд сурч боловсрох, хичээлийн хэрэглэгдэхүүнийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг танилцуулж шинэ хичээлийн жилд өнгөрсөн онд гаргасан амжилтаа ахиулахыг хүссэн юм а. Тухайлбал боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж 10 багшид нэг өрөө байрыг 5 жилийн хугацаанд зөвхөн ашиглалтын зардлаас бусад түрээс төлбөр авалгүй амьдруулах, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын зааланд шаардлагатай спортын хэрэглэл авахд зарцуулах 5 сая төгрөгийг шийдвэрлэх, Дархан хотын ууган сургууль болох 1-р сургуулийн ширээ сандлыг иж бүрэн сольж байгаадлах мэдээллийг өгч авилга ашиг сонирхлоос ангид байж ирээдүйн Дархан хотын иргэдийг эрдэм мэдлэгтэй иргэн болж төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг нийт багш нартаа уриалсан юм а. Энэ хичээлийн жил Дархан аймгийн боловсролын байгууллагууд ямар бодлого зорилт дэвшүүлэн ажиллах талаар боловсрол шинжилгээ ухааны газрын дарга гал удирхаас тодрууллаа. Хамгийн түрүүнд энэ оны хувьд бол одоо багшийн хөгжлийг хэрхэн яаж хангах уу, мэргэжлийн бүлгүүдийн ажиллагааг хэрхэн уялдуулах уу, ийм төрлийн зүйлсийг бол нэгдүгээрт бид нар ярина. За мөн одоо бидний зүгээс бол хамгийн чухал зүйл бол юу гэхээр сургалтын тоног төхөөрөмж материалын баазыг бол улсын их хурлын гишүүд, за мөн аймгийн захиргааны зүгээс онцгой анхаарч байгаа. Энэ төрлийн одоо хангамжууд, за мөн одоо багшид одоо техник хэрэгслийн одоо хангамжууд эрс нэмэгдэнэ энэ хичээлийн жилд. За мөн одоо өнгөрсөн онд одоо үзүүлсэн амжилтаа тухайлбал элдвэрийн шалгалтанд өндөр амжилт үзүүлсэн. За мөн одоо онцлог үнэлгээнд аймаг маань тэргүүлсэн байгаа. Суралцагчийн одоо хоцроглыг үнэлэх, за боловсролын байгууллага маань харьцангуй өндөр одоо үзүүлэлт байгаа. Энэ одоо ололт амжилтаа баттган ирээдүйд одоо эх ондоо бид нэр хэрхэн яаж дэвшлиг авчрах вэ гэдэг энэ арга тактика энэ өдрүүдэд ярина. Энэ хичээлийн жилд боловсрол шинжилгээ ухааны яамнаас багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд зөвлөх багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх томоохон зорилгыг дэвшүүлжээ.